Сайн байцгаана уу? Дэвших бүлгийн анги удирдсан багш хэрхэн ангийнхаа суралцагчдын дэвшилтийн гүйцэтгэлийг бүрэн шалгаж, дэвшилтийн бүртгэлийг хийн, сургалтын менежер рүү илгээх видео хичээлийг хүргүүлж байна. Багш төгсөл дэвшилт зэсний дэвшилт зэс рүү орно. Дараа нь дэвшилтийн гүйцэтгэл шалгах зэсэн дээр дарахад дараах талбар харагдах бөгөөд дэвшилтийн гүйцэтгэлийг суралцагч дээр шалгахаасаа өмнө дор харагдаж байгаа дараах зөвлөмжийг сайтар уншиж танилцаарай. Дэвшилтийн гүйцэтгэлийг бүх суралцагчаар шалгаж байгаа бол дараах төвчлөр дээр дарах бөгөөд харин суралцагч бүрээр шалгах гэж байгаа бол сурагчийн нэрний ард харагдаж байгаа шалгах төвчлөр дээр дарж сурагч бүрээр дэвшилтийн гүйцэтгэлийг шалгах боломжтой. Дэвшилтийн гүйцэтгэлийг бүрэн шалгаж дууссаны дараа хэрвээ танай ангийн бүх суралцагчдын жилийн эцсийн үнэлгээ болон шалгалтын үнэлгээ бүрэн дүүрэн орж дууссан бол дэлгэцэн дээр харагдаж байгаатай ижилхэн ногоорч харагдана. Харин дутуу байвал сурагчийн нэрний ард улааж харагдана гэдгийг анхаараарай. Дэвшилтийн гүйцэтгэлийг мөн сурагч бүрээр устгах боломжтой бөгөөд нийт суралцагчаар нь бүх суралцагчдын дэвшилтийн гүйцэтгэлийг устгах боломжтой. Дэвшилтийн гүйцэтгэлийг хийсний дараагаар жилийн эцсийн үнэлгээ болон шалгалтын үнэлгээ зэс рүү орж үнэлгээг засварлах боломжгүй гэдгийг анхаарна уу? Дэвшилтийн гүйцэтгэлийг хийсний дараа мөн дэвшилтийн бүртгэл зэс нээгдэнэ гэдгийг анхаарна уу? Багш дэвшилтийн гүйцэтгэлийг бүх суралцагч дээр хийсний дараагаар дэвшилтийн бүртгэл зэс рүү орж ангийнхаа дэвшилтийн бүртгэлийг хийн, сургалтын менежер рүү илгээнэ. Дэвшилтийн бүртгэлийг хийхээс өмнө сургалтын менежертэй хандаж, сургалтын менежер шинэ хичээлийн жилийн бүх бүлгийг үүсгэсэн байх шаардлагатайг анхаарна уу? Багш шийдвэрээс дараах төрлөөр шийдвэрийг сонгох боломжтой. Захирлын тушаалын дагуу шийдвэрийн дугаар хэсэгт бичих бөгөөд шалтгаан хэсэгт хэрвээ шийдвэр дэвшин суралцах төлөвтэй байвал автоматар суралцах төвшин амжилттай дүүргэсэн гэсэн шалтгаан сонгогдно. Хэрвээ тухайн сурагчийг улирах гэж байгаа бол давтан суралцах гэдэг төрлийг сонгон шалтгааныг өөрөө сонгож болно гэсэн үг. Дэвших бүлэг зэснээс сургалтын менежер шинэ хичээлийн жилийн бүлгийг үүсгэсэн бол дараах байдлаар 2026-аас 27 гэж дэвших бүлэг харагдах бөгөөд үүнээс дэвших бүлгийг сонгоно. Дэвшилтийн бүртгэлийн бүх сонголтыг бүрэн гүйцэд сурагч дээр хийж дуусны дараагаар хадгалах төвчлөрийг дарж эхлээд дэвшилтийн бүртгэлээ хадгална. Дараа нь дэвшилтийн бүртгэлээ менежер рүү илгээх төвчлөр дарж сургалтын менежер рүү илгээнэ гэдгийг анхаараарай. Хэрвээ та дэвшилтийн бүртгэлийг сургалтын менежер рүү илгээсэн бол төлөв менежер рүү илгээсэн төлөвч шилжинэ гэдгийг анхаараарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.